Үлэг өрөвлийн арга яс бол палеонтологийн шинжлэх ухааны хамгийн үнэтэй олдвор билээ. Эдгээр олдвруудын тусламжтайгаар бид балар эртний ертөнцийг судалж, олон сая жилийн туршид хувьсан өөрчлөгдөж буй уур амьсгал, ургамал, араатан амьтдыг танин мэдсээр байгаа билээ. 100 жилийн турш үргэлжилсэн үлэг өрөвлийн олдврын хайгуулаар 400 төрөл зүйл нээн илрүүлсний 83 буюу 5-ны 1 нь Монгол орноос илэрсэн байна. Ингээд цувралын 4-р дугаарыг хүлээн авна уу? 10. Dinosaurus mirificus. Анх 1965 онд Монгол Польшийн палеонтологийн хамтарсан экспедицийн судалгааны баг 2.4 м урттай хачирхалтай сарвууг болж байжээ. Уг олдврыг судлах явцад урд өмнө олдож байгаагүй шинэ төрөл зүйл болохыг тогтоож Dinosaurus mirificus буюу ер бусын аимшигт гар хэмээх нэрийг өгч байжээ. 2006-2009 онуудад биеийн бусад хэсгүүдийг Өмнө Говь аймгийн Уран дэс сумын нутаг дахь нэмэгтийн олборт газраас олж тогтоосон байна. Dinosaurus үлэг өрөвлөн холимог идэж давар амтан байсан нь түүний гидсний орчимд хамтдаа хадгалдан үлдсэн загсны нурууны үе ясны хэсгүүдэд тодорхойлдог аж. Тэрээр одоогоос 70-66 сая жил буюу Цэрдийн галмын түрүү үед амьдарч байсан юм. Энэ үлэг өрөвл нуруундаа бүхтэй, гүзээтэй, үдэн залаатай, өргөн таацтай хачин сонин төрхтэй юм. Dinosaurus-ийн урт нь дунджаар 11 м, өндөр нь 5 м, харин биеийн жин нь 6.5 тонн авраг амтан юм. 9. Спинозавр. Назир Ибрахимаар өдөрдүүлсэн багийнхаа анх 2008 онд Спинозавр буюу манай гаригийн хамгийн том махан эдчд үлэг өрөвлийн арга гэсний хэсгийг одоогийн Марокко улсын нутаг дэвсгэрээс олсон. Спинозавр нь 15 орчим метр урттай, 20 тонн жинтэй ба зөвхөн нуруунд дээрх ургацын урт нь 2 м хүрдэг аж. Эрдэмтэд Спинозаврыг төгс алуурчин байсан гэж үздэг. Тухайн үеийн ихэнх үлэг өрөвлүүд мөрийн шүттэй байсан бол Спинозаврууд нь хурц тэгш хутгатай төстэй тул хамгийн гулгамтгай шалмгай олзоон барих боломжтой байжээ. Уг араатныг 2015-аас 2019 оны хооронд маш сайн судалж, матар болон гөрөвлүүдтэй загварыг нь харьцуулсны эцэст тэд дэлхий дээрх хамгийн урт үлэг өрөвл буюу Спинозаврыг сэлж чаддаг байсан гэх дүгнэлтэнд хүрээд байгаа юм. Үүгээр Спинозавр нь зөвхөн хуурай газар төдийгүй гол усанд шумбан ангуучилж чаддаг аимшиг дараатан болох нь тодорхой болж буй юм. Гавлын ясны хэлбэр нь матрихтай төстэй ба Тираннозаврын Рексээс 2.5 м-ээр урт биетэй. Та бүхэн санаж байгаа бол Юрий Галвын цэцэрлэг киноны 3 дугаар ангид энэхүү үлэг өрөөл гардаг билээ. 8. Стегозавр. Уг өвсөн тэжээлт үлэг өрөөл өрмөд содон гадаад орхиороо алдартай Терофарен үлэг өрөөлийн нэг төрөл юм. Түүнийг кино, шуудангийн марк болон бусад олон төрлийн мэдээллийн хэрэгслээр харж болох юм. Юрий Галвын сүүл үеэс буюу 155-аас 150 сая жилийн тэртээ хамрагдах уг амтан 9 м хүрдэг ба цагт дунджаар 7 км хурдтай байжээ. Энэ авраг биеийг хооллохын тулд асар их өвс идэх хэрэгтэй учраас байнга өвс хайн нутгалдаг байв. Түүний тархийг биеийнхэн жинтэй харьцуулбал хамгийн жижиг буюу 3 см өргөн 70 г жинтэй байжээ. Энэ нь биеийн нийт жингийн тээх хөлөм 2% ба үнээс шалтгаалan түүнийг хамгийн тэнэг динозавр хэмээн хочилдог ажээ. 7. Тарбозавр. Махчин динозаврын төрөл болох тарбозавр нь Цэрдийн галвын сүүлчийн үе 70 орчим сая жилийн өмнө Азад дэлгэрч байсан Тираннозавр Рексийн нэг төрөл юм. Дэлхийд 5 динозаврын яс бүтнээрээ олдоод байгаагийн нэг нь Баян-Онгор аймгийн байгалийн музейд хадагдаж байна. 1982 онд Монгол Оросын хамтарсан судалгааны баг Баян-Онгор аймгийн Баянговь сумын бүгийн цавын хоолойгоос уг албарыг олж байжээ. Тарбозавр гэдэг нь аимшигт гөрөвл гэсэн утгатай. Нас бие гүйцэн тарбозавр 12 м урт, 5 м өндөр, 6 тонн жинтэй 60 гаруй том шүдээр тоноглогдсон аврах том хоёр хөлтэй махчин аимшигт араатан байв. Тарбозаврын олдврууд нь зөвхөн Монгол хятадын говийн цөл орчмоос олддог бөгөөд хоёулаа экспортлохыг хоригддаг боловч Америкийн нэгдсэн улс руу хууль бусаар гаргасан тарбозавр батарын ясыг 2013 онд Монгол руу буцаан өгсөн ба Сүхбаатарын талбай төр байршиж байсан билээ. 6. Овираптор. Теропод хэлбэрийн үлэг өрөвлүүдийн удам бөгөөд тэр дундаа шувуутай хамгийн төстэй үлэг өрөвл гэж тооцогддог. Нэр нь өндгний ангууч гэсэн утгатай. Түүний анхны арга ясыг өндгнийхэн дээр хөвтөж байгаагаар олсон ба 1990 онд үлэг өрөвлүүд өндгөлдөг гэх хамгийн анхны нотлохыг олж авчээ. Мөн 92 овирапторыг хамттан чулуужсан байдлаагаар олсон нь Ромео Жулиет гэх нэрээр олон танигдах шалтгаан болсон ажээ. Нэмэгт улнаас 80-аас 70 сая жилийн өмнө буюу Цэрдийн галвын үед амьдарч байсан шинэ төрлийн үлэг өрөвлийн яс осныг мэдээлж байв.
Сэрдийн галвын үед Аз Умард Америкт дархан амьдарч байсан Oviraptor хэмээх өндөг шувуу хэлбэрийн үлэг гөрвлийн ангилал багтаах шинэ төрлийн зүйлийг Oviraptor minutus гэж нэрлэсэн байна. Жижиг шувууны хэмжээтэй Oviraptor гөрвөл нь маш нягт хатуу ирүүний ясаараа бусад төрлөөс онцгойрон ялгарч байв. Энэ нь түүнийг ургамлын өр амьтны өндөг хатуу ясан бүрхүүлтэй эртний нялцгай битнүүдээр хоололдог гэсэн дүгнэлтэнд хүргэсэн байна. Өөрөөр хэлбэл хагалж буталж хэргэлдэг хоол хүнс гол тижээлэн байжээ. 5. Protoceratops. Өвсөн идэж дэвэрт үлэг гөрвөл Protoceratops нь одоогоос 80 орчим сая жилийн өмнө буюу хожуу цэрдийн галвын жодохтын цаг үед амьдарч байсан. Монгол орноос хамгийн анх олдсон цөөн хэдэн үлэг гөрвлүүдийн нэг нь Protoceratops хэмээх үлэг гөрвлийн нэг төрөл юм. 1-1.7 м урт өвсөн идэж 4 хөлт энэ үлэг гөрвлүүдийн толгойн ясан том биеийн уртын бараг 3.1-ийг эзэлнэ. Түүний эрүүний яс сайн хөгжсөн ба ихэвчлэн бултлаг ургамлаар хоололдог. Биеэр тийм том биш, өнөөгийн хон шиг учраас цэрдийн галвын хон хэмээн нэрлэдэг. Protoceratopsin олбор нь бага нялхаасаа өтөл нас хүртэл дистралан олдсон ийм олборууд дэлхийд нэгдэггүй байгаа нь шинжлэх ухааны салбарт хамгийн баялаг чухал олборын тоон зүй 9-аар тооцогддог байна. Толгоон дээшээ гидээсэн их биеэрээ дугуйрсан, хэвтэж буй байдалтай урд хоёр хөлний сарвуу байхгүй, хой талын баруун хөлөнд сарвуутай 20 ширхэг шүдтэй бөгөөд их хурдсыг тойруулан гипсэн оролт хийсэн. Гадна төргөөс нь харахад зулзан эвэрт гөрөвлийг 2018 онд Өвнөгов аймгийн Булган сумын төгөргийн ширээгээс олдож байжээ. 4. Velociraptor. Хурдан гүйгч хэмээн нэрлэгдсэн уг динозавр ойролцоогоор 75-аас 71 сая жилийн өмнө цэрдийн галвын сүүл үед амьдарч байжээ. Раптор нь Юрий галвын цэцэрлэгт кинон дүр бүтээсний хувьд олон нийтэд хамгийн танил болсон үлэг гөрөвлийн нэг төрөл юм. Гэсэн хэдий ч бодит амьдрал дээр Раптор нь цацагт хяруулын хэмжээтэй ойролцоо бөгөөд кинон дээр үзэгдсэн 2 м амьтнаас хамаагүй бага хэмжээтэй байв. Velociraptor өдөр хүчигдсэн биетэй, урт сүүлтэй, хойд хоёр хөл дээр хадуур мэт том хумстай, түүгээр олзоо барьж идэхэд ашигладаг махчин амьтан байжээ. Анх 1923 онд Баян цагаас олдсон ба 1971 онд Польш Монголын баг алдарт тулалдаж буй үлэг гөрвлүүд олдврыг илрүүлж байжээ. 3. Тризонозавр. 60 сая жилийн өмнө буюу хожуу цэрдийн үед амьдарч байсан Тризонозавр нь урд мөчний хувьд ер бусын этгээд хөгжилтэй, авраг махчин үлэг гөрвлийн бие даасан бэсрэг баг Динохирозаврын бүлгийн амьтан юм. Тризонозавр бол шинжлэх ухаанд одоогоор урд мөчөөрөө зөвхөн олдож судлагдсан амьтан билээ. Анх зөвлөлтийн шинжлэх ухааны палеонтологийн экспедиц 1946-аас 1949 онд Монгол улсад ажиллахдаа 60 орчим сантиметрийн урттай ганц нэг салан хумсыг нь олж судлаад далайн эзэмлэхийдээ төстэй мөлхөгч амьтан гэж үзсэн байна. Монгол зөвлөлтийн палеонтологчид 1973 онд Өвнөгов аймгийн 3 тэс сумын нутагт хэрмийн цаваас Тризонозаврын бараг бүтэн урд мөчийг судалснаар энэ бүлгийн үлэг гөрвлүүд бол бие даасан нэг язгуур амьтан болохыг тогтнотолсон юм. Тэд зан шиг жинтэй анааш шиг өндөр 1 м урт сарвуутай байв. Зарим судлаачид Тризонозаврыг супер хумсаараа өвс мод таслахаас гадна өөртөө зориулж нөх ухдаг байсан гэж үздэг. Дэлхийн генсийн номд хамгийн урт сарвуутай амьтан бол цэрдийн галвын үед Монголын говьд амьдарч байсан Тризонозавр хэмээн бүртгэгдэжээ. Түүний сарвууны урт нь 91.4 см байв. 2. Тринозавр. Юрий галвын цэцэрлэгт хүрээлэн Кинг Конг, Тогдоомын түүх зэрэг кинонуудад гардаг хамгийн алдартай аратан бол Тринозавр юм. Цэрдийн галвын дээд үеийн Маастрахтаны үе буюу 68-аас 66 сая жилийн өмнө амьдарч байсан уг аратан 12-аас 13 м урт, 4 м өндөр, 8-аас 14 тонн жинтэй байсан ба гайхалтай хүчрэг хоёр хөлтэй, урт сүүл том толгойн тэнцвэржүүлж өгдөг байжээ. Тринозавр батаар нь хамгийн том махчин амьтны тоон зүйсээр орох бөгөөд хамгийн хүчтэй хазалтай амьтан гэж үздэг. Оройн цагаар ангавчилдаг байсан тэрээр Адросавр, Ceratopsian, Ankylozavr зэрэг хуйд өвсөн тэжээлт амьтад магадгүй савроподыг иддэг байв. Зарим мэрэгчлэнүүд байгалийн цэвэрлэгч байсан хэмээдэг. Азийн Тарбозавр Батарыг Тринозаврын 2 дахь төрөл гэж үздэг бол зарим нь Тарбозаврыг тусдаан төрөл гэж үздэг байна. 1. Carnopithecus. Америкийн нэгдсэн улсын Хойд Каролина мужийн байгалийн шинжлэх ухааны музейн палеонтологчид үлэг гөрвлийн өмнөх үеийн хамгийн аимшигтай махчин амьтны төрхийг тодорхойлсон байна. Энэхүү амьтныг Carnopithecus carolinensis хэмээн шинжлэх ухаанд нэрлсэн ба 3 м урттай 1.5 м орчим өндөр матартай төстэйш хойд хоёр хөл дээрээ явдаг байжээ.
Энэ нэр нь латин хэлний Carnopecus буюу мах бэлтгэж гэсэн үнээс гаралтай бөгөөд хойд гисэн олдсон газар нь буюу Carolinensis хэмээн залгажээ. Энэхүү болор эртний матар нь ойролцоогоор 231 сая жилийн өмнө амьдарч байсан бөгөөд хойд Америкийн хамгийн эртний махчин амьт юм. Өнөөдрийг хүртэл археологчид энэ гайхалтай амьтны зөвхөн 2 ар хэсгийг олжээ. Энэхүү олдвор нь өлөг өрөвлийн үүсэл тэднээс өмнө манай дэлхий дээр амьдарч байсан амьтдыг судлах ховор боломж юм. Мөн өлөг өрөвлүүд 65 сая жилийн өмнө устж үгүй болсон гэх шинжлэх ухааны тамгийг уг олдвор няцааж эхэллээ. Carnopecus-ийн ясыг судалсан палеонтологийн багийнхан амьдрах чадвар амьтны төрөл зүйл болох эртний матар хэвлэр явагчид өлөг өрөвлийн 90 үед амьдарч байсан ба мөхөлгүй өөрчлөгдөж хувьсаар өнөөдрийг хүрсэн гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Манай бичлэг таалагдсан бол лайк дарж шеэр хийнэ. Мөн дараагийн сонирхолтой бичлгүүдийг үзэхийг хүсвэл subscribe дарж бидэнтэй нэгдэнэ. Баярлалаа.